Өдгөр бүлэг жамуух ба тайчуудтай тэмцэнэ. Архай газар Чавар хаан хоёрыг жамуухад илч болгож очиулвал жамуух өгөөлрөв. Алтан хучир хоёрт очиж хэл. Алтан хучир та нар Тэмүүжин анд бид хоёрын завсарт сүвээг сүлбэж хавиргийг хатгаж юунд салгав. Тэмүүжин бид хоёрыг хамт байхад тэрнийг хан эс болгосон байтал одоо ямар санаагаар тэрнийг хан болгов. Алтан хучир та хоёр хэлсэн үгэндээ хүрч Тэмүүжин андын сэтгэлийг амруулж андад сайн нөхөр болж явдагвай гэж хэлвэлжээ. Тэрний хойно Жаламын өвөр Өлгий булаг гэдэг газар нутаглан сууга жамуухын дүү Тайчир Сайр хэр гэдэг газар байгаа манай Жөчи Дармалагийн адууг дээрэмдэхээр явж Жөчи Дармалагийн адууг Тайчир дээрэмдэн одлоо. Энэнд Жөчи Дармала адууга дээрэмдэгдээд нөхд нь зүрх шантарч явахгүй боломгц. Жөчи Дармала өөрөө ганцаар нэхэж шүн адууны цахад хүрээд морныхоо дил дээр илгээрээ хэвдэж очоод Тайчрын нурууг хуг харван алж адууга буцааж аваад иржээ. Дүүгээ Тайчрыг алгадав гэж жамуух Жадрааны 13 отхыг нэгтгэн тэргүүлж 3 төмөн цэргийг авч алаагууд тургаагууд уулыг давж Чингис хаанд халдахаар айсв гэж Эрхэс овгийн мүлхээ Дотааг Боролдоо хоёр Чингис хааныг хүрлэхэд байхад хэлж ирлээ. Энэ мэдээг аваад Чингис хаан 13 хүрээнээс 3 төмөн цэргийг авч жамуухыг угтаж мордоод Далан Балжууд гэдэг газар байлдлаа. Чингис хаан жамуухагд шахагдж онон мөрний Зээрэн гэдэг хавчилд шургаж оров. Энэнд жамуух өгөөлрөв. Онны Зээрэг хавчилд тэднийг бид шургуулв гэж буцахтаа Чонос овгийн залуусыг 70 тогоонд буцалгаж нээвдээ цагаан гуагийн толгойг огтолж морины сүлд чирч оджээ. Жамуухыг харьсны хойно тэндээс Урууд аймгийн Жүрчид, Мангууд аймгийн Хуйлдар нар Харьяат аймгаа дагуулж жамуухаа салаад Чингис хааныг түшиж ирлээ. Хонхотны Минлэг эцэг жамуухыг дагаж байгаад одоо 7 хүүнээ дагуулan жамуухаас хагацж Чингис хаанд нийлэн иржээ. Жамуухаас өдий улс иргэн салж Чингис өөртөө ирэв гэж баясаж Чингис хаан Өөлөн үжин, Хасар, Зүрхний Сачбихи, Тайчуунаар онны шугууд нийлж хуримллаа. Чингис хаан Өөлөн үжин, Хасар, Сачбихи нарт тэргүүлэн нижээд хундаг барилаа. Дараа нь Сачбихийн баг эхнэр Эбэхэд тэргүүлэн хундаглахад Хорижан хатан Хуурчин хатан хоёр хуурлаж бидэнд тэргүүлэн барихгүй яагаад Эбэхэд эхлэн хундаглав гэж тогооч Шихүрүүг занчив. Тогооч Шихүр занчигдаад Жисүхэ Баатар нэгүн тайж хоёр үгүй тул ингэж занчигдав гэж их дуугаар үйлчгэнэ. Тэр хөрмийг манай талаас бэлгүүтэй засаад Чингис хааны морийг барьж байлаа. Зүрхнээс бүрий бүх тэр хөрмийг засаж байв. Гэтэл хатган овгийн нэгэн хүн бидний морины уяанаас цулбур хулгайлж аваад баригдав. Бүрий бүх тэр хүнийг өмөрч бэлгүүтүүтэй хэрэлдэв. Бэлгүүтээ үргэж барилдах тул баруун ханцууга мулталж гараа нүцгэн гаргаж явах хөлгөө. Бэлгүүтэн нүцгэн мөрийг бүрий бүх ил дээр хаг завчив. Бэлгүүтээ ингэж завчигдсан боловч огт ажиггүй цусаа цавриулж явахыг сүүдэрт суугаад хормилж байсан Чингис хаан үзэж гарч ирээд хэнд ингэж завчигдв гэхэд бэлгүүтээ өглөө ийм болсон билээ. Миний төлөө ах トゥ нар муудалцах болов цай. Би алцахгүй.
Миний бие Илар байна. Ах トゥ нар сая ижилдэн найрамдаж байгаа тул миний төлөө ах битгий муудалц хормхон байзна гэж гинэ. Чингис хаан бэлгүүтэн ятгсан үгийг үл хайхарч хоёр этгээдээс модны гишүүдийг хугад татаж айргийн бүлүүрийг сугчилж аваад зодолдож зүрхэн нарыг ялж хорижаан хатан хуурчин хатан хоёрыг булааж ав. Хасар харвах тутам нэг хүнийг унгаж байлаа. Бэлгүүтээ хөхүүртэй айргаар цохилцож яв. Тайчууд нараа бэлгүүтэйг барьж аваад хасаг тэрэгнээс хүлж тавь. Унтсан хойно бэлгүүтээ хасгийг үүрсээр хурж ирж гинэ. Зүрхэн нараа найрамдан зохилдыг эснийг бид зөвшөөрч хорижаан хатан хуурчин хатан хоёрыг буцааж өг. Тэр цагт хятадын алтан хаан татарын мэгүүжүүн сүйлтийг эйдээ үл орох тул Вангийн чансанд зэрэг өгч тэдэнтэй даруй байлдгаж явуулжээ. Вангийн чансан мэгүүжүүн сүйлд тэргүүтээ татаартай байлдаж уулзгадаг газар өөд адуу малын хамт түрэн хөөж айс үгэх мэдээг авчээ. Тэр мэдээг аваад Чингис хаан хэдийнээс татар бол бидний эцэг өвгдийг алсан өстөн иргэн билээ. Одоо энэ алалдаанд хавсралцъя гэд тойролхонд элж зарж Алтан хааны Вангин чансан мэгүүжин сүүл тэргүүтээ татарыг уулзөөд төрж айс үгнэ. Эцэг өвгдийг хорлсон өшөө татартай байлдъя. Тойрол хан эцэг даруй эрдэгвэ гэж явууллаа. Энэ хэлийг аваад тойрол хан хөвөө минь зөв үг хэлж ирүүлжээ. Бид хавсран байлдъя гэд 3 дугаар өдөр цэрэгээ цуглуулж мордоод тойрол даруй Чингисийг угтан хурж иржээ. Чингис хаан тойрол хан хоёр сажбихи тэргүүтээ зүрхэн нарт хэлүүлсэн нь. Энэ байлдаанд хавсарч эртний эцэг өвгдийг минь хорлсон татаартай байлдахаар хамт мордъё гэж илж явуулаад 6 өдөр хүлээвч тэд ирсэнгүй. Хүлээж ядаад Чингис хаан тойрол хан хоёр цэрэгээ авч Вангин чансантай хавсрахаар уулзөөд явж очивол улзын хусуутуу шүтээн нараатуу шүтээн гэдэг газар татарын мэгүүжин сүйлт тэргүүтэн татар нар хороо бэхлэлтийг барьжээ. Чингис хаан тойрол хан хоёр тэрхүү мэгүүжин сүйлт нарыг бэхлэлтээс нь барьж мэгүүжин сүйлтийг тэнд налаад мөнгөн үлгий тан эрднийн чимэгт хүнжлийн Чингис хаан олзлон авлаа. Мэгүүжин сүйлтийг алав гэж Чингис хаан тойрол хан хоёр мэдэгдүүл Вангин чансан сонсоод ихэд баясаж хүчит ноён гэдэг цол шагнав. Хэрээдийн тойролд ван цол шагналаа. Вангин чансан ван цол өгсөн тэрнээс хойш тойролыг ван гэж нэрийдэх болов. Вангин чансан өгөөлрөв. Мэгүүжин сүйлтийг хавсран алж та нар Алтан хаанд их тус хийв. Энэ тусыг чинь Алтан хаанд хэлий бий. Чингис хаанд эннээс илүү цол шагнахыг Алтан хаан мэддэгвэ гэж гинэ. Вангин чансан тийхүү баясаж уцав. Чингис хаан Ван хаан хоёр татарыг хувааж аваад гэртээ харж буулаа. Татарын хорогдож байсан нараатуу шүтээний нутаг дээр нэгэн өчүүхэн хүүхэд орхицсныг бидний цэргүүд олжээ. Үзвэл дөртэй алтан эмэг зүүсэн. Булгаар доторлсон даж торгон илгэвч өмссөн ажээ. Тэр хүүхдийг Чингис хаан авчирч өөлүн ихэд бэлэг гэж өглөө. Өөлүн их өгөөлрөв. Сайн хүний хөвөн биз. Язгуур сайт хүний ураг биз. 5 хөвөний дараах 6 дугаар хөвөн болгоё гээд шихий худаг гэдэг нэр өгч гинэ. Чингис хааны ар гэр харилтан нуурт байсан билээ. Зүрхэн нараа Чингисийн ар гэрт хоцорсон хүмүүсийг довтолж 50 хүний хувцсыг тоноод 10 хүнийг алжээ. Зүрхэн нараа ингэж сүйтгэв гэж
Бидний ар гэрт хоцрогсод Чингис хаанд мэдэгдэвэл Чингис хаан ихэд их хэлэг нэж "Зүрхэн нараа биднийг яагаад ингэж байгаа вүлээ? Онны шууд хурмилж байхад тогооч шихүүрийг тэд занчив. Бэлгүүтэй мөрийг завчив. Найрамдыг ихэд бид Хорижан хадан, Хуурчин хадан хоёрыг буцааж өгсөн билээ. Тэрний хойно эцэг өвгдийн минь хорлсон эртний өшөө татарыг хавсран байлдийгээд Зүрхэн нарыг 6 өдөр хүлээсэн боловч тэд ирсэнгүй. Одоо бас дайсны хажуугаар дайсан болов" гээд Чингис хаан Зүрхэнтэй байлдахаар морилов. Зүрхэн нарыг хэрэлний хөдөө арлын 7 болдог гэдэг газар байхад дайран орвол Сажбихи, Тайчуу хоёр цөөн хүмүүсийг авч дутаав. Хойноос нь нэхэж Тэлэтүү ам гэдэг газар гүйцэж Сажбихи, Тайчуу хоёрыг барьж гинэ. Бариад Чингис хаан Сача, Тайчуу хоёрт өгүүлрэв. "Урд бид юу гэж хэлэлцсэн билээ?" гэвэл Сача, Тайчуу хоёр "Бид хэлсэн үгэндээ хүрээгүй бол үгэнд минь хүрэх" гэвэл тэдний урд хэлсэн үгийг сануулж хэлсэн үгэнд нь хүргэж тэднийг бүтээж алав. Сача Тайчуу хоёрыг дуусгаад Зүрхний иргэнийг хөдөлгөж ирэхэд тэрний дотор Жаларын Тэлээгүү төв баяны хөвүүн Гүн гуа, Чулуун хайж, Зэвгэ 3 байв. Гүн гуа Мухлай, Бухаа 2 хөвүүнээ Чингист уулзуулан "Босхын чинь боол болтугай. Босхоноос чинь бултаж зайлвал борвын огтол. Үүдний чинь өмч болтугай. Үүднээс чинь дутааж зайлвал элгийн эмтэл" гэж гин. Чулуун хайч Түнгээ хаши 2 хөвүүнээ уулзуулан өгч өгүүлрэв. "Алтан босхын чинь ашид сахиж байг. Алтан босхоноос чинь ангид одохвол амийн тасалж ал. Өргөн үүдийг чинь өргөж өгч байг. Өргөн үүднээс чинь өөр зүг явбал өрийн эмтэлж ал" гэж гинэ. Зэвгээг хасард өгөв. Зэвгэ Зүрхний нутгаас Борхол нэртэй хөвүүнийг олж авснаа Өөлүүн ихэд уулзаж өгч гинэ. Өөлүүн их мэрэгдийн олж авсан Хүчүү нэртэй хөвөө, мөн Тайчуудын Бисүүдийн нутгаас олж авсан Хөхөөчүү, Татарын нутгаас олж авсан Шихий хутаг гэдэг нь явах нь айл алаар нэг уншиж тэ. Татарын нутгаас олж авсан Хөхөөчүү, Татарын нутгаас олж авсан Шихий хутаг, Зүрхний нутгаас олж авсан Борхол энэ 4 хөвүүнийг гэр дотроо асарч байв. Өөлүүн их "Эднийг өдөр үзэхнүүд шүн сонсох чих болгоё" гэж гинэ. Зүрхэн овгийн уг гарал нь Хабуул хааны 7 хөвүүний ах нь охин бархаг бөлгөө. Тэрний хөвүүн Сорхотуу Зүрхий. Зүрхний эцэг Хабуул хааны хөвүүдийн Ахмад тул харьяа тэрэгдийн дотроос эрхий дээрчимтэй, элгэндээ шүүстэй, уушгиндаа ууртай, уруулдаа хэлэнтэй, хүчит бүх ба эрдэм тэрсийг ялгаж хөвөөндөө өглөө. Ийхүү уур омогтой чанга зүрхтэй хүмүүс нийлсэн тул Зүрхэн гэж нэрлэжээ. Чингис хаан ийм омогтой Зүрхэн нарыг дорой туулан дарж олон ардын өөрийн иргэн болголоо. Чингис хаан нэгэн өдөр Бүрий бүх бэлгүүтэй хоёрыг барилдуулъя гэв. Бүрий бүх Зүрхэнд байсан билээ. Бүрий бүх урд бэлгүүтэйг өрөөсөн гараар барьж, өрөөсөн хөлөөр ташиж унгаад хөдөлгөлгүй дарж чадах үлгөө. Бүрий бүх улсын нэртэй бүх байсан. Энэ удаа Бүрий бүх бэлгүүтэй хоёрыг барилдуулахад Бүрий бүх үл ялагдах хүн байтал унаж өгөв. Бэлгүүтэй Бүрий бүхийг арай гэж мөрлөн дарж сайр бүс дээр гараад Чингис хааныг нүдээр хялам хийж харвал Чингис хаан хөмхийг зов. Бэлгүүтэй ухаан олж Бүрий бүхийг агадлан барьж цээж бөкснөөс угзран татаж нурууг нь хуглав. Бүрий бүх нуруугаа хуглуулад ийм хэллээ: "Бэлгүүтэд би үл ялагдах билээ.
Хаанаас айж арагдаж зориуд унаад амиа алтан бий ингээд үхв. Тэрний нурууг бэлгүүтээ хугалж чирч аваачаад хаяв. Хабуул ханы 7 хүүний ахмад нь охин Бархаг, хоёрдугаар нь Бартанбаатар бөлгөө. Тэрний хөвөн Есүхэ Баатар, гуравдугаар нь Хотогт Монхор, тэрний хөвөн Бүрий бүх барилдахдаа Бартанбаатарын хөвгүүдээс илүү Бархагийн зөрөгтэй хөвгүүдтэй нөхөрлөж явдаг бөлгөө. Улсын бүх бүрий ийхүү бэлгүүтэд нурууга хуглуулж өгч гинэ. Тэрний хойно дахиад жил хатхин сэлжүүд хамтаар багуу чөрхий тэргүүтэй хатхин нар Чирхэтэй Баатар тэргүүтэй сэлжүүд нар дөрөвний татаартай найрамдсан хачиун бэхий тэргүүтэй дөрөв нар альчи татарын жали буха тэргүүтэй татар нар түгэ маха тэргүүтэй ихэрсүүд хонграадын тэрхэг имэйл алхуу нар чоёг цагаан тэргүүтэй горлсууд наймнаас хүчүүгүүд наймны бөөрөг хан мэрэгдийн тогтоов бэхийн хөвүүд хутуу ойрдын худага бэхий тайчуудын таргуудаа хэрэлдэг хотун орчаан аавчуу Баатар нар бусад тайчууд нар алхай булаг гэдэг газар чуулаад жижирдэ овгийн жамуухыг хан өргөмжлөхөөр хэлэлцэж азраггүйг алж андгаалан тангаргалаад тэндээс эргүүнээ мөрөн рүү нүүж эргүүнээд цутгах хам мөрний шанаагийн агуу нугад жамуухыг гүр хам болгож өргөмжлөв. Жамуухыг гүр хан өргөмжлөөд Чингис хаан Ван хан хоёртой байлтахаар морд тэгэлцэв. Ийхүү байлдах гэснийг горлсын Хорида гэдэг хүн Чингис хааныг хүрлэх гэдэг газар байхад хурч ирж хэлв. Энэ хэлийг Чингис хаан аваад Ван ханд мэдэгдвэл Ван хан сонсоод цэргээ авч даруй Чингис ханд хурч ирэв. Ван ханыг ирмэгц Чингис хаан Ван хан хоёр хамтарч жамуухан эсрэг байлдахаар морилий гэж хэрлэн мөрөн рүү мордож Чингис хаан алтан хучир даридаа гурвыг манлаад явуулав. Ван хан Сэнгүн Жахаанбүү бэлгээ бэх гурвыг манлаад явуулав. Энэ манлаа явагчдын төрөнд бас харуул гаргаж энэгэн гүлэтүү гэдэг газар нэгэн сүрэн харуул тавив. Тэрний цаана Жихурхуу гэдэг газар сүрэн харуул тавилаа. Бидний манлаа болж тэргүүлэн явсан алтан хужир Сэнгүүнээр Удхий гэдэг газар хурч бууй гэж байтал Жихурхууд тавьсан харуулаас хүн давхиж ирж дайсан айсвэ гэж мэдээллээ. Тэр мэдээг аваад дайснаас тодорхой хэл мэдээ авъя гэж буулгүй ухтан явж дайсны тэргүүтээ уулзаж "Хэмбэ?" гэж асуувал жамуухын манлаа болгож явуулсан Монголын Авчуу Баатар, Наймны Бөөрөг хан, мэрэгдийн Тогтоов бэхийн хөвөн Хутуу, ойрдын Худага бэхий энэ дөрөв явж байлаа. Бидний манлаа тэдэнтэй хашгиралдан хэлэлцэж маргааш байлтахаар тогтоод үдэш болоход буцаж голд нийлэн бууж хонов. Тэрний маргааш хоёр этгээд хүүтэн гэдэг газар учирч бие бие шагалдсан давших ухрах зэргээр байлдаж байлаа. Мөн Бөөрөг хан Худууга хоёр задын аргыг мэдэх ажээ. Тэр хоёр зад барьтал мөн үүсгэсэн арга нь тэдэн дээр бууж балчигт гулгаж явах аргагүй болоход бидэнд Тэнгэрийн хилэн болов гэд бутран дутаажээ. Наймны Бөөрөг хан Алтан өвөр Улугтаг гэдэг газрыг зорин салж хөдөлжээ. Мэрэгдийн Тогтоогийн хөвөн Хутуу Сэлэнгийг зорин хөдөлжээ. Ойрдын Худага бэхий ой модыг хүсэж Шискисийг зорин хөдөлжээ. Жамуух өөрөө хан өргөмжилсөн иргэдийг дээрэмдээд эргүүнээ рүү буцаж хөдөлжээ. Тэднийг тэгж бутрахад Ван хан эргүүнээ рүү жамуухыг нэхэв. Чингис хаан онны зүг тайчуудын Авчуу Баатрыг нэхэв.
Авчуу Баатар улсдаа хүрээд улсаа дөрвүүлж хөдөлгөөд Авчуу Баатар ходун орчаанаар үлдсэн шилдэг зэрэгээ засаж онны цаана байлдахаар хүлээж байжээ. Чингис хаан хүрээд тайчуудтай байлдав. Зууралдан ихэд байлцсаар үдэш болоход мөн байлцсаар газар хонов. Дөрвсөн айлууд байлцсан зэргүүдтэй хамт хүрээлж хонлоо. Чингис хаан тэр байлдаанд хүзүүний судсыг шархтаж цус тогтохгүй ядарн зовж нар шингэхэд мөн байлдааны газар буулаа. Чингисийн бөглөрсөн цусыг зилэм амаар шимж уруулаад цустаж өөр хүнд итгэхгүй өөрөө сахиж суусаар шүндүл боллоо. Цусыг ам дүрм балгаж асгасаар шүндүл өнгөрвөл Чингис хааны ухаан сэргэж "Зус хадаж гүйцэв. Би ундаасаж байна" гэлээ. Тэндээс зэлэм малгай гутал дээр хувцаа бүгдийг тайлж гагцхүү дотуур өмдтэй чармаа нүцгнэр эсрэг дайсны дунд гүйн орж цаана хүрээлж буусан эргэний тэрэгэн дээр авирч гараад эсэг ирж олсонгүй гинэ. Учир нь дөрвж яваа айлууд гүүгээ саалгүй тавьсан ич. Эсэг олдохгүй тул нэгэн их хөхүүртэй таргийг авчираад зэлэм өөрөө бас ус олж авчирж таргийг зурж Чингис хаанд уулгалаа. Чингис хаан гуравтай амран ууж өгөөлрөв. "Дотор минь саруул болов" гээд өндөйд суудал үүр цайж гэгээ болсон ажээ. Зэлмийн шимж асгасан цус тэдний суусан орчны газрыг намаг болгожээ. Энийг Чингис хаан үзэж "Энэ юу вэ? Хол асгахгүй яасан юм?" гэхэд зэлэм "Чамааг завур байхад хол явахаас эргэлзэн айж сандран залгихыг залгаад асгахыг асгаад байсан билээ. Хэвлэлд минь бас үлэмж оров" гэж гин. Чингис хаан "Намайг ийм болж хэвтэн байтал чи яагаад нүцгэн гүйж одов? Чи баригдвал намайг энд ингэж хэвтэн гэж хэлэх байсан биш үү?" гэвэл зэлэм "Би ингэж бодсон бэлээ. Нүцгэн яваад хэрэг баригдвал би тэдэнд ингэж хэлнэ. Би танд орох дуртай билээ. Гэтэл манайхан энийг мэдэж намайг барьж алъя гэж хувцсыг минь цөм тайлж гагцхүү өмдийг тайлаагүй байтал би мултарж танд дутааж ирэв гэж хэлнэ. Миний үгийг тэд үнэмшиж надад хувцс өгч асарна. Би тэгэхэд нэг морь олж унаад хурж ирж чадах биш үү? Би ингэж бодоод хааны зовсон биеийг амруулъя гэж нүд завчих зуур шийдэж одсон билээ" гэж гэнэ. Чингис хаан "Би одоо юу гэв? Намайг урд 3 мэрэгдэд хөнөөгдөж, бурхан халдуунд хорогдож, 3-тай нэгжүүлэхэд чи миний амийг нэг аварч гарлаа. Одоо чи бас хальж бүхий цусыг амаар шимж аминд минь нэг оров. Бас цангаж ядарн байхад амиа өрж, нүд үтсээр дайсны дотор орж, ундаан авчирч аминд минь оров. Энэ 3 ажиг чинь өөрд мартахгүй" гэж зарлиг болов. Өдөр болоход үзвэл байлдахад бэлэн хонсон дайсны зэргүүд шөндөө бутран дутаажээ. Харин хүрээлж уусан иргэд цэргийн хамт хурдан нүүж үлч чадах учраас хөдөлсөнгүй хоцорчээ. Дөрвсөн улсыг хурааж авчиръя гэж Чингис хаан хонсон газраас мордож дөрвсөн улсыг хураан явхад нэгэн улаан дээлтэй эм хүн "Тэмүүжин, Тэмүүжин" гэж их дуугаар үйлэн хайлан бахирхыг Чингис хаан өөрөө сонсож "Ямар хүний эм ийхүү уйлж байна?" гэж асуулгахаар хүн илгээлээ. Тэр хүн очиж асуувал тэр эм "Би сорхон шарын охин хадаа нэртэй. Эрийг минь энд цэргүүд барьж алах гэж байна. Эрийг минь аварч аль гэж Тэмүүжнийг дуудаж өөлөв" гэхэд тэр хүн буцаж ирээд Чингис хаанд тэрний үгийг өгүүлвэл Чингис хаан сонсоод давхин очиж мориноос буугаад
Хадаантай тэврэлдэв. Тэгтэл эрийн манаа цэргүүд тэр завсар нэгэнд алжээ. Тэр улсыг хувааж аваад Чингис хаан их цэргийн хамт мөн тэнд бууж хонов. Хадааныг өрн ирүүлж дэрэгдээ суулгалаа. Маргаашийн өдөр тайжуудын төдөөгийн харьяат байсан сорхон шар зэв хоёр хурж ирлээ. Чингис хаан сорхон шард өгүүлрв. Хүзүүнд минь угалсан хүнд модыг хөсөр хайсан заханд минь угалсан заац дөнгөийг зайлуулж өгсөн эцэг мэд ачид эрхэм ахта ингэж юунд их хожидож ирэв гэхэд сорхон шар би чамд дотроо хүн итгэсээр билээ. Яарад яах вэ? Хэрв яарч урд ирвэл тайчуудын ноёд миний хоцорсон эм хүүд адуу малыг үнсээр хийсэх нь магадтал би яарсангүй. Одоо хаандаа нийлж ирэв гэхэд энэ үгийг сонсож Чингис хаан зөв гэлээ. Чингис хаан өгүүлрв. Хүүтэнгид газар урагшлах, ухрах зэргээр байлдаж байхад уулан дээрээс харваж миний байлдааны ам цагаан хул мөрний аман хүзөөг хэн шарахт болов гэхэд тэр үгийг сонсож зэв өгүүлрв. Уулан дээрээс харвсан хүн би билээ. Одоо хаа намайг алъя гэвэл алганы төдий газрыг алга болгож өмхийрэх алд бий байна. Аврыг гэж санаад амийн минь сойрхвол халд гэсэн газарт чинь харайж очоод би хар усыг цалигтал, хад чулууг хэмхэртэл, харь дайсныг довтолж хаан чам туслая. Цээл